Мексикод 4-р анги. Хөшүүрэг. Чигчүү гуруугаараа дөрвөн. Димэлтэй тэгвэл чи шүүгээ өргөж чадах юм уу? Мэдгүй. Би үзээгүй. Үзэлтэй чи. Хөөе, чадахгүй байгаа мó? Наад чи чамаас хамаагүй жижиг хэн. Харин би харж байгаа. Боллоотой харанда надаас өчнөө их том. Тэгээд чиний хүчтэй байна да. Чи юм шиг байна. Мексикод маш жижигхэн. Гэхдээ тэд хүмүүсээс хамаагүй хүчтэй. Тийм ээ. Итгэхгүй байна уу? Заан шоргоо зүрийн аль хүчтэй гэж бодож байна уу? Заан уу? Тэр их том шүү дээ. Тэгвэл нэг шоргооч өөр шиг 50 шоргоо зүрэг нэг гэдгийг мэдгүй. Харин заан ганц заан таах уу? Энэс шоргоо жижигхэн ч гэсэн заанаас хүчтэй. Мексикод ч үүнтэй адилхан. Өөрийнх нь биетэй харьцуулбал тэд гайхалтай хүчтэй. Мексик өөрөөсөө 100 дахин хүнд юм өргөн. Эсвэл өөрөөсөө 50 дахин өндөр дээгүүр хараад чадна. Хэрвээ хүн ийм хүчтэй байсан бол нэг л хүн машиныг чөлөө. Тэ өөргөх байсан юм аа. Димэж, чи булчингаа хөгжүүлэх хэрэгтэй. Яаж? Тухайн эсвэл хүндрүүлэгч өрөг. Хүсвэл би чамд өөрийнхөө өгье. Үгүй дээ. Баярлалаа. Тэгснээс би аавын тухайг авъя. Өрөөнд нь байгаа. Нэг нь тэр байна. Хоёр дахь нь хаана байна? Ааха, олчихлоо. Одоохон гаргаад ирье. Би чамд тофи гацчихжээ. За яах вэ? Хатж бай. Би өөрөө нэг л юм дэрэл чичтэй. Хой. Та хоёр юугаар шуугаад байгаа юм бэ? Сайн уу Симка? Бид хоёр энэ туухайг авчиж чаддгүй. Мөн авах байх та. Өөдөн дарагдчихсан байхад. Тийм л яах. Гэтэл би ингэтлээ суултчихаа юу гэж бодож байсан. Тэгэхээр бүйдэн өргөх хэрэгтэй юм байна. Бүтэхгүй. Энэ дэндүү хүнд. Удан дээр динж. Хогны цагаар аваад ирдээ. Аха. Чи ганц цагаар мотор яаж бүйдэн өргөх юм? Одоохон хараарай. Энэ аваад ирлээ. Яг ч байгаа. Бид нар наад харчин хөшүүрэг хийн. Хөшүүрэг. Тийм ээ. Хөшүүрэг бол энгийн дүүжинтэй адилхан. Дүүжингийн хоёр мөр тэнцүү байдаг бол харин хөшүүргийнх нь нэг нь нөгөөгөөс урт байдаг. Гол нь эндэж байдаг юм. Хөшүүргийн тусламжтайгаар ямар ч ачааг өргөж болно. Ачааныхаа доор хөшүүргийн богино талыг оруулаад урт талын дарах хэрэгтэй. Хөшүүргийн энэ тал урт байх тусмаа хүнд ачаа өргөж чадна. Хөшүүрэг хүний хүчийг ч нэмдэг. Тулах цэдээ болох хэрэгтэй. Энэ туухайн дээр тулж болох болов? Сайн байна. Цөв сэтгэж байна. За яасан бихнэ үү? Бигэн. Танаа димэж. Чимэл болж байна. Димэж. Миний хүчийг харав. Би аавын туухайч дор нүргэн. За, харж байна. Би чамд хэлээдтэй. Миний тугаагаар хичээллэж эхлэе. Би ч бүгд бөөдөн өргөө үстэй. Тэрийг чи өргөөгүй, харин хөшүүрэг өргөсөн. Эрдэн бол хүч гэж сонсноо. Сонсон. Гэхдээ
Хүччихсэн чамд хэрэгтэй. Тиймээс хөшүүргээ аваад хоккей тоглол. Хоккейч ямар хүчтэй гэдгийг мэдхүү. Дөрөвдүгээр ангид Фиксикүүд гэдэг томоос